Сайн байцгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нэгэн зүйлийг ярих гэж бодож байна. Энэ тооцоолмод шинжлэх ухаан гэж байна. Үүнийг computer science гэж нэрлэж байгаа. Тэгэхээр орчин цагт бол энэ computer science бол маш хямдхан өртөг зардалтайгаар тийм ээ шинжлэх ухааны нээлт технологиудыг нээж байна. Түүнээс биш эртээр үе шиг одоо тийм ээ нэг багц хөдөлгөөд юм уу тэгээд одоо шинжлэх ухааны нээлт хийгээд ийм тунхаг болсон. Үүний тоо жишээ нь бол анх удаага хар нүхний тийм ээ дата сайенсаар бол бүгднийг одоо компьютер дээр тооцоолон бодоод одоо хар нүх гэж байд юм байна гэх хамгийн сүүлийн шинэ нээлтийг бүртгэл хийсэн байна. Тэгээд шинжлэх ухаан гэдэг нь бол ерөөсөө хэдхэн салбар дээр байгаа. Одоо хим, физик, биолог, тэгээ астроном, тэгээ анагаах ухаан. Энэ тавхан салбараар Нобелийн шагнал өгдөг тавхан мэднэ. Түүнээс биш Монгол хэл, Монголын түүх гэдгээр Нобелийн шагнал өгдөг юм байхгүй. Тийм учраас шинжлэх ухааны академид байгаа энэ Монголын түүхтэй холбоотой хүрээлэнгүүд Монгол хэлний энэ хүрээлэнгүүд бол шинжлэх ухааны академиас бүрэн салах ёстой. Шинжлэх ухаан гэдэг бол энэ таван салбараараа л явна. Дээрээс нь нэмээд шинжлэх ухаан бол одоо сүүлийн үед бол тооцоолон бодох шинжлэх ухаан гэдэг юм нь асар их хүчтэй хөгжиж байгаа гэдгийг бид анхаарах хэрэгтэй. Шинжлэх ухааны академид ийм шинжилгээг хийх цаг болсон. Олон янзын тоног төхөөрөмж худалдаж авчгаад ашиглахгүй. Тэгээ олон янзын байрлал байшинг халаагаад тэгээд тэнд үргэлжийн тийм нэг хүн цуглуулад тэгээд ингээд шинжлэх ухаан хөгждөг юм бол биш. Энэ бол компьютер сайенсыг хэн сайн эзэмшсэн байна. Тэр нь одоо шинжлэх ухаанд том нээлт хийдэг ийм 90 үе ирчээр байна. Ийм учраас бид шинжилгээг хурдан хийх хэрэгтэй гэж та бүхэнд хэлмээр байна.